Баяламж. Танаас нэг асууя. Нөгөө нэг ийшээ энэ хоёулаа нэг тусдаа. Түнсний Венес судасны өргөсөл ер нь яг юунаас болдог вэ? Ямар учраас судасны өргөсөлдөг вэ? Заавал одоо мэс заслах их шаардлагатай гэдэг юм уу? Тань дээр Түнсний Венес судасны өргөсөл одоо үүсэх механизм, имийг зам гэдэг бол харилцан адилгүй шууд би дараал яг тиймнээс болсон гэж хэлэх зүй. Тухайн хүний одоо биеийн онцлог гэж байна те, удамшлын гаралтай байна уу те, эсвэл байнгын суугаа ажил хийдэг, эсвэл байнгын явдаг ажил хийдэг үү гэдэг нь шалтгаалдаг гэсэн. Тэрнийг яг тэрнээс болсон байна гэд эмчлээд онцлог болж өрөөсөл ойлголт гэсэн. За энийг болохоор мэс заслын эмчлэг хийтэн бас дотроо 4 ангил нь ямар мэтлэл хийх үед зүйл яригдсан гэсэн. Тэгэхээр эхлээд нөгөө хүмүүс нь одоо бид нар бодит үйлчлэг хийн те, бид нар тэмтэрж үзнүүд нь дил харж нөгөө үзнэ. Хоёрдугаар түнсний судасны доплер яг хаа гэдэг зүйл хийлгэнэ. Яхан дээрээ хаалганд орох заалтай заалт гэж яригдана гэсэн. Тэгэхээр ямар ч хэлсэн хүн эхлээд үзүүлнэ, бодит үйлчлэг хийлгэн, дараа нь доплерийнхаа хийлгэн. Эмчилгээ бол мэс заслын эмчилгээнээс л өөр эмчилгээ гэж байх. Им уугаад идэх гэдэг зүйл ерөөсөө байхгүй те. За одоо юу гэдэг хөлийн судал аймс өмсөд гамаа байргаал гэж зүйл ярьдаг те. Арай хаалганд орох заалтад аймс өмс чиг гэдэг зүйл ярьдаг бол одоо юу гэдэг энэ түнсний судасны өргөсөл гэдэг хаалгаа нь мэс заслын эмчилгээнээс өөр эмчилгээ гэдэг зүйл байхгүй л гэж хэлээ. Мэслийн эмчилгээнд л дотор олон төрөл байгаа. Тэгэхээр тухайн хүн өөрөө үзүүлж байгаад ямар хаалгаыг сонирх уу гэдэг зүйлийг бол яригдана л гэсэн. За баярлалаа. за баярлалаа.